Өдрийн минь төргий. Өнөөдөр 5 сарын 22-ны 5 гараг сүүлд 26 хэм халуун байна. 9 сарын 26 хүртэл халуун нэрч буурахгүй гэдгийг би маш сайн мэдэж байна. Надад итгэж болно. Тэгээд мөн өнөөдрийн хичээл, өнөөдрийн подкаст дугаар маань хэрэгтэй сонирхолтой дугаар болно гэдгийг бас таамаглаж байна. Хитахан дугаар болох болов дуустал сонсороо хичээлье. Найдаа бас энэ YouTube сувг дээр чинь нэг subscribe энтерт арчвал зүгээр л юм байл шүү. Тэр чинь бас хэрэгтэй гинэ. За тэрийг дараа ярив. Өнөөдөр хичээлийн сэдв би хинтээ харилцдаг бай. Ийм нэр хөрш хийцэн. Хичээлээ сонсоод дуусгаар яагаад ингэж нэрлэснийг ойлгох болов гэж бодож байна. Сэтгэл судлалын оюутнууд мэдэндээ хүний суурь төрөх гэж нэг зүйл байдаг. Бид байглаасаа их цоглог, өгөөмөр, өөдрөг суурь төрхтэй төрсөн. Энэ суурь төрх амьдралын тодорхой үйл явдлууд цаг хугацааны ирэхээр гаждаг, өөрчлөгддөг, урвайдаг. Суурь төрхийн өөрчлөлтөд унжижсэн урвайсан хүмүүс бидний дунд олноор амьдардаг. Ахлах ангид орсон жилээс эхлэн суурь төрөх жоох урваадаг л та. Түүнээс өмнө гуниггүй, цоглог, өгөөмөр, аах нэрлэх багтай, айдасгүй, төвшөргүй байдаг байлаа л та. Тэгээд оюутан болно, гэр бүл зохион, ажил дээр гарна. Энэ амьдрал тохиолдож байгаа томоохон үйл явдлууд тодорхой хэмээр бидний суурь төрхийг өөрчлөд байдаг. Нэг мэдхнээ урвайсан унжижсэн урагшгүй бүтэлгүй хамандаа нэг юм бутансан л хүн болж үлдээд байна. Бүх хүн биш л дээ, дийлэн хүн. Суурь төрх яагаад өөрчлөгддөг вэ? Яагаад ахлах ангиас эхлээд суурь төрхийн өөрчлөлтүүд үүсдэг вэ гэдгийг судлаад байна л. Ахлах ангид орсон жилээс эхлээд бидний боддог бодлуудын тоо нэмэгдэж эхэлдэг. Боддог бодлын тоо нэмэгдэхийн хэрээр түүнд эзлэх сөрөг бодлын тоо бас нэмэгддэг. Тэгэхээр сөрөг бодол ихтэй маш их олон зүйлсүүдийг боддог бол суурь төрхийн өөрчлөлтөнд өөрийн мэдлэгөө орцсон байдаг. Гадна талаасаа хараад төдийлөн анзарахдаггүй, мэддэхгүй хэвийн ажиллаж байгаа инээж хурж байгаа боловч цаанаа л нэг би яач вэ? Юу болохгүй байна? Нэг л болохгүй юм да гэсэн бодолтойгоор амьдрал байдаг. За тэгэхээр өнөөдрийн хичээлд саяны ярьсан суурь төрхийн асуудал яаж холбогдох вэ гэхээр олон хүнтэй би харилцдаг. Тэр хүмүүс харилцаанаас их ядарч байна гэж хэлдэг юм л дээ. Ажлын харилцаанаас, ажил дээр байдаг ажлынхан, гэр бүлийн харилцаанаас, нөхөр, эхнэр, найз үсгүү, хүүхдүүд, ээж автайгаа харилцдаг харилцаанууд. Тэгээ гараад нийгэмд нэг байгууллагаас үйлчлэгээ авахтаа ч юм хүнд үйлчилж байхдаа ч гэх юм уу. Энэ харилцаанууд маш их дарамт өгдөг. Ядраадаг, сэтгэлийн амар амгалан эвддэг гэж ярьдаг. Энэ бол өнгөн тал нь л та. Тэгэхээр бид харилцаанаас их ядардаг гэдэг нь зөвхөн үр дүнг хараад өнөөдөр ажил дээр болсон үйл явдалд цугалтаад би энэ харилцаа надад сөргөөр нөлөөллөө гэж итгэдэг л гэсэн үг. Үнэн дээр насан туршдаа бид нэг тийм олон хүнтэй харилцаал байдаг. Бид насан туршдаа өөртөөгөө илүү тодорхой болгоод өөрийнхөө бодолтойгоо харилцаж амьдардаг. Дандаа л өөрийнхөө бодолтой харилцсан байдаг. Ажлын байран дээр жоохон тухгүй л ажлынхан дарамтлагдаг ч юм уу, дараагийн их үүрэг даалгавар өгдөг, намайг ойлгодоггүй. Үйлчлэгээний байгууллагад ажилладаг бол үйлчлүүлэгч маань уур уцаар юм баардаг ч гэдэг юм уу. Энэ үед надад дарамттай санагддаг, уур хүрдэг, уцаарладаг, стресстэй. Гэхдээ эдгээрд ууралж байгаа, уцаарлаж байгаа энэ байдал бол миний сэтгэл хөдлөл байсан.
нэг удаа 2 удаа сэтгэл хөдлөлөө дэлбэрмээр шахлаа. Үүнээс хойш харилцаал дандаа миний бодол тэнийг дарах чинь. Балаа хүүхэн бэ. Энэ айгуул тэгсэнд арчаагүй юм чинь. Өөрийгөө юугээд утцсан. Ууралж байгаа, уцаарлж байгаа, муухай үгэлж байгаа энэ сэтгэл хөдлөл бол 1-2 удаа нэг хэдхэн минутын дотор тесрээд гардаг бол түүнээс хойш тэр харилцаанаас авсан бодлууд надтай хамт амьдэрдэг. Тэр бодолтойгоо зуурладаг. Тэр бодлоо баяжуулдаг, ургуулдаг, чаргууцалддаг. Дандаа л юм байсан. Насан туршдаа. Хүнтэй харилцдаггүй л байх л та тий. Хүнтэй харилцдаг гэдэг маань зүгээр өнгөн хэлбэр нэ гэсэн үг. Тэгэхээр суур төрхийн гажилт суур төрх хэдий ч нэ урвайсан байна. Төдий ч нэ бид нэр хүмүүстэй харилцах харилцаанаас их ядраад байдаг. Суур төрх яагаад урваасан гол шалтгаан нь бид хитрхи их бодолтой харилцдаг болсноос эхэлж суур төрх нь урвааж эхэлсэн гэж харуул зүгээр. Гэртээ ирээд ажлынхаа хүмүүсийг муулаад стрессээ гаргая л татэ. Эсвэл гэрд болохгүй байгаа зүйл ажил дээр очиод ярьдаг ч юм уу. Тэгэл тэр нэг юм намайг уурлуулаад тэр нэг юм намайг зовоодог. Манай эхнэр гэж нэг арчаагүй юм. Манай нөхөр гэж нэг архичин юм. Манай тэр намайг зовоогоод манай хүүхдүүд намайг зовооч. Эдгээр хүмүүс 1-2 удаа миний сэтгэлийг сөрөг хөдлөлөөр цэнгэлсэн. Гэхдээ одоо зовоогоод байгаа зүйлс бол миний бодол буюу би өөртөө харилцах харилцаа намайг зовооч байгаа. Ойлгож байна уу? Ер нь тийм. Хоногт 16,000-аас 60 орчим мянган бодол бид нар бодож байна л д. Тэгээд яа гэм баг ахлахангийн хүүхэд бол нэг 16,000 гойжсэн бол 40-50 өрөөд ирвэл бид нэг 50-60 мянган бодол хамжимээд боддог байхна. Суур төрхийн урваалттай бол эдгээр 50-60 мянган бодлын 80% нь дан сүрэг бодол байна. Дан сүрэг бодол. За, одоо суур төрх урваагаад үргэлжийн одоо бодолтойгоо харилцаа үүсгээд тэр бодолтойгоо үүсгэн харилцаагаа хин нэгнтэй үүсгэн харилцаа гэж итгэж эсвэл андуурдаг. Хүмүүс өөрийгөө танихаа болцдог. Өөрийгөө хайдаг. Тэгэд өөрийгөө бүтээх гэж оролддог. Юу гэсэн үг вэ гэхээр би яагаад ийм болцсон юм болоо? Надаас болцсон юм болоо? Надад учир байна уу? Яатсан юм болоо? Яах гээд юм болоо? Амьдрал минь юу болчихв? Би хэн бэ? Гэсэн асуултад эргэж эхэлнэ. Тэгээд түүндээ янз бүрийн байдлаар хариултаа буруу зүг. Нэгэнд буруу хариулаад өгсөн бол түүндээ таарсан буруу үйлдэлүүдийг хийх. Гэх мэтчнээр үргэлжлэдэг л дээ. Олон хүнтэй би бас харилцаж байгаа. Эдгээр хүмүүсийн бараг 70-80% нь өөрийгөө хайгаад болохгүй байна. Өөрийг яаж бүтээх вэ гэж ирдэг. Өөрөөр хэлбэл суур төрхийн гажилттай бодолтойгоо маш харилцсан. Тэгээд тэр нь дандаа сөрөг байсан. Ийм асуултыг асуудаг гэсэн үг л дээ. Өөрийгөө хайна гэдэг нь бол өөрийгөө танин мэдгээс эхлэх байгаа юм л дээ. Өөрийгөө суур төрх яагаад өөрчлөгдөөд ийм их бодолтой болоод өөрийгөө танихаа болцсны бас нэг шалтгаан нь хэдэн сайхан урайг нийгмээс өөртөө өөрийнхөө амьдралын зарчим болгоод шингээгээд авцсан. Тэгээд түүнийхэн дагуу үйлдэлдэг. Хэдэн жишээлж өгөлт. Амьдрахын эрхээр, амьдралын шаардлагаар мөнгө хэрэгтэй болоод үр хүүхдүүдийн төлөө гих мэтчлэнгийн үгсийг урайл хозонгоо болгоод өмнөө тавиад хойноос нь хөөч эхэлдэг. Завгүй эргүүлэх дөрөн салхин эргүүлэх шиг эргээд л.
чөтгөрийн тойрогт орцсон. Энэ завгүй хурдан хэмнэл дотор би гэдэг зүйл алга болчихдог л та. Нэг эргээд тарлаа. Би ямар хоолнд дуртай вэ? Ямар өнгөнд дуртай вэ? Би ямар найзтай вэ? Би хичээсэн юм уу? Би юу юуны төлөө амьдраад байгаа юм бэ? Бүр анхан шатны өөрийн бүр өнгөц давхаргыг хүртэл мэдэх болсон ба штэ. Би ямар өнгөнд дуртайгаа мэдэхгүй штэ. Тэгээд асуугаад байдаг. Тэгээд өөрийгөө танихаа байцглаар над дээр ирж ин л т. За хүн өнгөц болон гүнзгий төвшөнд өөрийгөө таньж мэдэх орлуудыг юм хийдэг. Саяны миний хэлдэг асуултууд би юунд дуртай вэ, яадаг вэ, аав ээжийн шүүмжлэл намайг гомдоодог уу, би найзтай гомддог уу, уралдаг уу, ямар зүйлс би магнаа тэнийдэг вэ ч гэдэг юм уу. Ийм асуултуудыг өөрөөсөө асуугаад түндэ тодорхой хэмжээгээр хариулах гэж оролдож байгаа энэ орлогуудыг өөрийгөө танин мэдэх өнгөц алхмуудыг хийж ин өөрийгөө өнгөц төвшөнд таних гэж оролдож байна гэж харна. Тэгээд бүр мэдхээ байхаараа тест бүглэн, зан характерын тестүүд бүглэн, зурхаачдаар очино. Ордын зурхаа, жилүүдийн зурхаа, өрөнд орны зурхаа сонирхно. Эндээс яах гээд байгаа гэхээр нэг иймэрхүү би хүн юм бах та. Нөгөө өөрийгөө алдсан танихаа болцсон учраас тодорхойлох гээд байгаа. Зөв л тоо тий, зөв шүү дээ. Тодорхой хэмжээнд мэдчих авах гээд шүү дээ. Гүнзгий төвшөнд өөрийгөө таних гэж оролддог хүмүүс байна. Зөвхөн мэдрэмжээр оролддог. Би ямар мэдрэмж надад төрж гин, ямар мэдрэмж намайг гоё ойлгож гин. Яагаад би гимшиж гин? Яагаад би ийм алхам хийв? Яагаад өөрийнх нь төлөө амьдарч, хүүхдийн төлөө амьдарч гин гэж гүжирдэж гин. Гэх мэтчил нэлээд болоод гүнзгий мэдрэмжтэйгээ харилцсан өөрийгөө танилцах, өөртөө танилцах энэ асуулгыг тавьдаг хүмүүс бас байна. Тэгэхээр аль аль нь чухал. Өнгөц төвшинч байсан гүнзгий төвшинч байлаа гэсэн өөртөө ингэж танилцах хэрэгтэй. Өөрийнхөө төвшөнд өөрийгөө зөв тодорхойлоод таниад авчих юм бол энэ таних гэж, мэдэх гэж оролдож байгаа энэ оролдлогыг бид нэр өөрийгөө хайх гэдгийг сэтгэл судлалт. Хайх биш хүн танилцах байх шүү, тийм үү? Яагаад танилцж мэдж байгаа? Нэг зоригтой байнад. Нэг ийм анзааны хүн юм байна да. Иймэрхүү мэдрэмжтэй хүн учраас, ийм зүйлсээс төгсдөг учраас, ийм зүйлийг хийвэл зүгээр юм байна. Ийм харилцаанаас зүхтмаар юм байна. Энэ намайг гомдоод юм байна. Энэ намайг баярлуулд юм байна гэдэг нэг багцаагараад ирэхлээр зэрэг үүндээ тохирсон өөрийгөө бүтээх гэж оролдог. Үүнд тохирсон ажиллаа хийх, үүндээ нийцсэн хүнтэйгээ амьдрах. Үүндээ нийцсэн хоббитой болох ч гэдэг юм. Ингээд цаашаа энэ бүтээх процесс нь өөрөө эхэлдэг гэсэн үг. Өөрийгөө буруу таньж мэдэх юм бол буруу хүн бүтнэ гэсэн үг. Гэтэл ахлах анги хүртэл бид нар суур төрхийн өөрчлөлт багтаа явж исэн учраас тэр үед зүгээр байдаг гинэн томоогүй эерэг айд түшэргүүдэр бодолтойгоо өнөөдөр байсан бол өөрийгөө хайхгүй байхгүй. Би угаасаа л юм гоё цоглог. Өөрийгөө таньдаг байсан. Гэтэл хүмүүс олон хүн сайжрах гэж оролдоод байдаг. Би олон хүнд хэлж байгаа. Сайжрах биш хэвэндээ ороод өгөө. Хэвэндээ ороод өгөө. Баг залуу хүүхэд насндаа очоод өгөө. Хүмүүс намайг зовоодаггүй, хүмүүс надтай харилцдаггүй, хүмүүс миний сэтгэлийг зүгээр өдөө ч юм уу хөдлөгдөг. Байх нь л т. Одоо тэгэд яах вэ? Одоо нэг зүйл тодорхой болж байна л да. Би өдөржин шүнжин өөртөөгөө өөрийнхөө бодолтойгоо харилцаж амьдардаг. Энэ бодлын дотор сөрөг бодлын эзлэх хувь, дийлэнх байвал сөрөг үйлдэл гардаг, амьдрал маань сөрөг зүйлсээр дүүрдэг. Одоо яах вэ? Та сөрөг зүйл бодож байгаа юм чинь эерэг зүйл бодно гэж бодлоо шилжүүлэх гэж оролддог. Болохгүй л дээ. Сөрөг зүйлс бодож байгаа бодлыг эерэг болгоно гэж тэмцэлтэх нь өөрөө дахиад бодолтой харилцаж байгаа харилцаа. Дахиад харилцаа үүсгэж байна.
аль болох сөрөг бодолтой бид нар харилцаа үүсгэхгүй үл тоомсорлож явах хэрэгтэй. Үл тоомсорлох. Сэтгэл заслын янз бүрийн аргууд байдаг л да. Жишээ болгоод зүгээр нэг зүйл би ярьж өгье. Таагүй зүйлсийн тухай, таагүй мэдрэмжтэй, эсвэл төгшүүртэй, стресстэй, новшийн бодлууд төрлөө. Бодол төрөх их шим их сонирхолт. Хаанаас ч юм гів гинтхэн цутгаал ороод ирнэ. Тэр хүчтэй сөрөг бодлууд надад ороод ирнэ. Болсон үйл явдлуудаас ихэвчлэн улбат. Гэтэл энэ хаанаас ч юм орж ирсэн шиг хаашаа ч юм өөрөө сарнин алга болтолт. Хамгийн хүчтэй сөрөг бодлууд миний дарахынд нэг 7 секунд этлэн байна л. Даргын тухай сөрөг бодол тэнэг хогийн амтан жишээ шүү гэсэн бодол эхлээд цутгаад ороод ирлээ. Уг нь нэг сайндал дээдлэн 7 тэгэл 3 4 5 секунд дараа энэ бодол өөрөө сарнин алга болоод дараагийн бодол хойноос нь орж ирэх гэдэг нь төрж идэг. Гэтэл бид нэр яадаг вэ? Дарга гэсэн хогийн амтан эхний бодол цутгаж орж ирлээ. Дараагийн бодол нэрээ нэстэ онцгой баг те. Хүн чанаргүй хогийн амт. 2 дахь бодол, 3 дахь бодол. Яаж ингэж баяждаг байна? Ийм хогийн байж. 4 дахь бодол, 5 дахь бодол. Буюу эхний бодлыг надаас 7 секунд болоод сарнихын хооронд өөр алга болохын хооронд сарниулдаггүй гарах замыг нь өөрөө таглчаад зууралтаад чаргууцалдаад өдрийн хэд үнэтэй явуулдаг. Үр дүнд нь би даргаас ол зовсон хүн. Хогийн дарахтай хүн болол насан турштай болдог. Гэтэл яах ёстой гэхээр уг нь бид сөрөг бодлынхаа гадна талд ачих хэрэгтэй. Бодлоо гаднаас нь харж авах хэрэгтэй гэсэн. За сөрөг бодол орлоо, төрлөө. За нөгөө л бодлоо дарахтай холбоотой бодол орж ирж байна да. Өөрөө сарнаад алга болчт юм дөө. Гадна талаас нь харжээ. Үүнийг түлхэх, муухай сайхан гэж үнэлдэг эсвэл өөр эерэг бодлоор солих гэж оролдох ямар ч шаардлагагүй. Цааш сүнжруулах хэрэггүй. Ажиглалаа. Одоо н харж байгаараа 5 секунд дараа алга болж байна. Нэрэн алга болно. Ингээд дараагийн бодлууд орж байна. Дараагийн бодлууд бас түүнтэй холбоогүй сөрөг байдлууд болж болно. Ингээд ажиглаад байна гэсэн үг. Эерэг бодлууд мэдээж байна. Эерэг бодлууд сайхан бодлууд байвал одоо жинхэнэ зууралддаг газар. Тэгэд нэг их суглаа хажууд гоё яжлаа. Тэгсэн чинь тийм юм аваад тэгэхэд ээж баярлал би тэгээд одоо нэрээ нэг суглаа авч тийм тэгнэ байцаа 4 5 дахь 6 дахь 7 дахь бодол ингэж явж байж чадвал суур төрхийн ажилтууд эргээд хэвэндээ ортголт нэлээд удаан хугацаанд шаардлагдан би 16-таас эхлээд баг хэмээр гажиж исэн бол 40 хүртэл 25 6 жилийн ажилтууд байгаад гэсэн үг. Суур төрх маань унжицсан урвайцсан бүхэн сөрөг бодолтойгоо зууралтсан 100 гаралтсан гарч чаддаггүй хүн ажил дээр ирээл ууртаа гэртээ очиод уцаартаа нийгмийн амьдрал таалагдахгүй хинж байсан шүүмжлэмээр санагдал гутаамаар санагдал өөрөө гадна талаасаа ч гэсэн энгийн харагдаж байгаа боловч нэг мэдгэд хүмүүст гологдсон ажлаасаа халагддаг юм уралдаан чалгалт өгдөг ч юм уу түүндээ тэнцдэггүй ч байдаг юм уу ажлын ярилцлагаа тэнцдэггүй нэг залуутай бүсгүүтэй танилцлаа хаягддаг гадна талдаа зүгээр гэж өөрийгөө бодод байгаа. Гэтэл хүний дотоод сэтгэлийн суур төрх гэдэг нэг юм уруугар байна уу, унжгар байна уу, гэрэлтэй байна уу, цоглог байна уу гэдг нь харилцаж байгаа хүндээ мэдэгддэг байхгүй юу. Тэгвэл дараагийн ягаад намайг дарамтлаад зэ нөхөр надад ягаад дуурлаад зэ. Магадгүй би ийм зүрх бодолтой суур төрхөнд хазаацсан, урвайцсан байж болно даа, тий? Анхаарах хэрэгтэй гэсэн үг. За өнөөдрийн энэ подкаст хичээл маш чухал хичээл. Богино хугацаанд олон мэдээлэл өгөх гэж орлоо л тэ суур төрөх гэж байдаг юм бодол та ягаа зурлаа тэ би хин танилцаад байдаг мэтчлэнгээр.
Та бүхний хувьд бол анхан шатны ийм суур мэдлгүүдийг өгчөд өөрөөсөө өөрийгөө хянаад тийм байна гэд ойлгоод хүлээгээд авт ухамсартай улсууд учраас энэ төвшөнд би яригчлалт богино хугацаанд тодорхой хам чимээд ярьчих гэж бодлоо. Дараагийн хичээлээр сэтгэлийн минимализм гэдэг тухай ярихаар бэлдээд байгаа. Эх 7 хоногт хэдүүлээ уулзъя. Өнөөдрийн хичээлийг нэг биш дахиад 2, 3 удаа сонсоод өөртөө түн шинжилгээ хийгээд үзээрэй. Эх 7 хоногт иргэн уулзцгаая. Анхаарлаа хандуулсанд маш их баярлалаа. Сайн сайхан бүхнийг хүсье. Баяр таа.